За улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг ямар ч эргэлзээгүйгээр бүрийн эрхтэйгээр одоо даргалан явуулах ганцхан үйлдсэн. За тэр нь бол улсын хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын дэд дарга, бүх жүлээний бүрэлд орж. За дундын бүсэд тавтай морилтаа. За сайн байна уу? Үзэгчдийнхээ энэ өдрийн мэндийг алтгая. Би сая ер нь албаар хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах бүрийн эрхтэй эргэлзээгүйгээр удирдах ганцхан үйлдсэн та байна. За амраа ёслолын дарга бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. За болгон туяа дарга бол одоо тэгээд үндсүүлийн цэцэн шийдвэрээр одоо яах нь мэддэхгүй байна. Ийм байна. Тэгэхдээ би нэг мэдээлэл авлаа. Тэр нь таныг үндсэн хуулийн цэцэд үндсэн хууль зөрчиж хуралдаа удирдсан гэдэг мэдээлэл. Тэгэхээр намайг хэн нэг иргэн өгсөн юм шиг байна. Одоо тодорхой мэдээллүүдээ үндсэн хуулийн цэц тамгын газараас авчаад тэрний дараа энэ дээр тайлбар ярил гэж одоо хүсэлтээр ирэх байх. Тэгэхээр би тэн дээр нь одоо тодорхой хариуг өгнө. Миний ойлгож байгаагаар бол нөө 17-ны өдөр шүү дээ. Алдарт 17-ны өдөр чи 16-ныхаа өдрийн эрцээр явсан. Тэгээ энэ одоо өдөр хилцсэн 95 дугаар тогтоол засгийн газрыг өгцүүлэх 95 дугаар тогтоол бол одоо хууль зөрчсөн гэдэг ийм одоо дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ одоо 95 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарахтаа одоо үндэслэл хэсгээр нь тухайн өдрийн одоо эрдэс нь бол хууль бус сан гэдэг ийм дүгнэлтийг дүгнэлт хэсгээр бичигдсэн. Шийдвэр хэсэгт бол 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр хууль бус дээрээс нь одоо булган туяа дэд дарга одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг ийм одоо заалт гарсан байгаа. Тэгэхээр яг энэ үндсэн хуулийн цэцэн шийдвэр бол яг намайг 24-ний өдөр хуралдаан одоо хэлж яхад ирээгүй байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт тухайн өдрийн хуралдаан одоо хууль ус байсан гэдэг тийм ээ. Гэдэг ийм хүчингүй байсан гэдэг ийм цэцэн шийдвэр одоо хүртэл гараагүй. Цэц бас нэг талдаа хэрвээ одоо жишээ нь энэ өдрийн чуулганы хуралдаан хүчин төгөлдөр бус гэдэг ийм тухайн асуудлаар шийдвэргүй цэц тэрэн дээр нь одоо маргаан үсгээд хилцэх боломжтой. Гэтэл 95 дугаар тогтоолыг л өгсөн. Булган туяагийн асуудлыг л өгсөн учраас энэ одоо цэцэн шийдвэр бол өнөөдөртөө тэр өдрийн 17-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр бус гэсэн яг эцсийн шийдвэр багт гараагүй. Зүгээр яг хуу 95 дугаар тогтоолыг хилцэх явцдаа үндэслэл хэсгээр нь орсон. Энэ бол цэцэн шийдвэр гэж үзэхгүй. Тийм учраас би 27-ны өдөр хилцэгдсэн тухайн үед булган туяа удирдах захтай хилцэгдсэн төсвийг дагсан хуулиуд байгаа. Тэр дагсан хуулиуд би 24-ний өдөр хилцсэн. Хилцээд үргэлжлүүлээд явсан. Тэгэхээр энэ бол цэц дээр очиод би тэдэргүү тайлбар өгөөд энэ асуудал бол ямар нэгэн одоо маргаангүйгээр бараг хэрэгч үсэхгүй байхаа. Ягаад гэвэл эн чинь өөрөө тэр өдрийн одоо 17-ны өдрийн чуулганы хуралдаан одоо хүчин төгөлдөр бус центр гэсэн эцсийн шийдвэр гараагүй учраас энэ дээр үе бол асуудал байхгүй. Дахиад одоо юу гэдгийг 17-ны өдрийн чуулганы хуралдаан хүчин төгөлдөр бусаа гэдэг ийм маргааныг аливаа иргэн хүн хүсэлт одоо өгч болно, өргөдөл өгч болно. Тэгэх юм бол шийдвэр гарах юм бол тэр одоо 24-ний өдөр хуралдсан тэр юу одоо асуудал бол буцна. Буцсан тохиолдолд бол төсөв хугацаанд батлагдахгүй ийм эрсдэл рүү орно. Тэгээ ингэх юм бол цэцэн шийдвэр гарлаа гэхэд бол төсөв цаг хугацаанд хилцэгтэйгүү дээрээс нь өмнөөс шалтгаалж ямар дараагийн дагавар гарч ирэх вэ гэхээр төсвөө хилцэж чадахгүй бол их хурл чадамжгүй байна гэдэг үндслээр их хурлыг тараах ийм одоо боломж байгаа. Тэгэх юм бол миний яг авч байгаа мэдээлэлээр бол ер нь тооцоолоор бол
1 сарын сүүлээр сонгуул явуулах боломжтой. Гэтэл яг сонгуул нь яг ийм өвлийн үеэр болох юм бол тийм ээ энэ их утаа энэ их одоо төвжирлийн үеэр тэг хэрвээ одоо монголчуудын хамгийн их уур уцаартай байдаг дээрээс нь одоо цагаан сар болж байгаа мөнгөгүй болцсон байгаа. Энэ хүмүүсийн одоо энэ үеэр одоо сонгуул явуулах юм бол ардын нам бол татаалны ялагдана. Тэгтэр бараг 6 сар руу шийдэгдэх байх. 6 сар руу шийдэгдлээ гэхэд яг нөгөө төсөв байхгүй батлагтаагүй хүмүүс албан хаагчид иргэд бүгдээрээ жавхлан сайдын хэлснээр 780 билүү тийм ээ. Хөдөлмөрийн хөсний доод хөсний хэмжээгээр бүгд цалингаа аваа явуулцгаа. Биш энэ ер нь яагаад одоо энэ замрын судлан дараа бол өөрөө өргөдлөө өгөөд тэр хуралдааны 5 өдөртөд ингээд чөлөөлөгдсөн. Тэгээд эрх баригч намаас дэд дараа боломжтой яг одоо ингээд үндсөөлөн цэцтгээд асуудал нэлээд сунжрах тийшээ хандчихлаа. За тэгээд сөрөг хүчнээс дэд дараагаар сонгогдсон бүх чөлөөний бүрдэрж гэдэг хүнийг бас үндсөөлөн цэцт өгчлээ. Инхээр одоо баг хуралдаан даргалагч болох нэ. Үндсөөлөн цэц бол яг энэ өдрийн асуудлаар намайг буруутгах шийдвэр огт гарч чадахгүй. Яагаад гэвэл би сая хуулийн үндслийг бүгдийг тодорхой хэлчихлээ шүү дээ. Ер нь бол надад маш сайн хуульч байдаг. Бид нар хуулийнхаа үгээр л асуудалд ханддаг. За хоёрдугаарт бол энэ надад цэцэд ингэж өсөлт өгсөний цаана юу байгаа бэ гэхээр тэр өдрийн амар өсгөлтөн даргын одоо өөрийгөө чөлөөлөгдсөн тухай асуудал шүү дээ. Тэрнийг л одоо энэ хууль ус байсан гэдэг ийм зүйл хийх гээд байгаа. Тийм учраас энэ одоо хэрвээ энэ чөлөөлөгдсөн асуудал нь хууль ус гэж одоо үзэгдэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ дараагийн асуудал байгаа шүү дээ. Огцруулах 67 гишүүний гар үсгтэй тэрнийг хилцэл явуулна гэсэн үг. Илүү одоо юу гэдэг намын дараагийнхаа сонгуул дээр чөлөөлөгдсөн биш бүр огцорцсон явж очих байх. Таны асуудлыг үндсэн хууль зөрчиж хуралдаа удирдсан гэдэг асуудлаар зүгээр годамжинд явж байгаа энгийн иргэн очиод цэцэд хандахгүй л тээ. Тий яг нэлээд хэд хэдэн гишүүд одоо сайн зөрөг Батэрдэн Ариун Заяа нарын гишүүд бол таныг цэцэд өгнө л гэжсэн. Тэгээд тэд нар л өгч байгаа бах та. Тэр талаасаа яасан гэж юу? Тий. Тэгэхээр төсвөө одоо төсөв батлахад үндсэндээ 15 хоногийн хугацаа л үлдэлээ шүү дээ. Энэ хугацаанд бас одоо хуралдаа удирдах ганцхан эрхтэй байгаа хүнийг цэцэд өгч гацаах ерөн зорилго харагдаж байна. Гэхдээ ер нь бол яг энэ ардын намын зодонч одоо энэ өөрсдөө төр гэж боддог. Төрийн дээр гэж боддог энэ социалист, коммунист тэр одоо нам өнөөдрийг хүртэл тийм ээ. Шинэ одоо энэ ардчилсан хуулиндаа үндсэн хуулиндаа одоо захирагдахгүй. Тэгээ намын дээр байгаа нь илэрхий болж шүү дээ. Өөрөөр намын дараагийнх нь проблем төрийн асуудал болоо тийм ээ. Ингээд явж гин гэдэг чинь бол энэ нам бол ер нь бол тийм концепц тэр одоо намын даргаа сонгох тэгээ бүх юмыг одоо нэг тийм дандаа дарангуулын маягаар одоо шийддэг хин одоо илүү хүчтэй нөгөө одоо хүчгүй хэсгээ одоо дарангуулдаг ийм л одоо нам байгаа учраас өнөөдөр энэ намынхын асуудал төрийн асуудал болж орж байгаа. Тэгэхээр би энэ дээр бол одоо намайг цэцдэг өглөөгөө би ямар ч би танд хэлж шүү. Сайн зэрэг өгсөн байгаасаа л гэж би бодож байна. Сайн зэрэг өгсөн байх юм бол би нөгөө талаас би өөрийнхөө хуульчгүй орно. Гав ганцаархнаа ороод битээр мэтгэлцээд ингээд явна. Сайн зэрэг өгсөн байгаасаа тэгэх юм бол би нэг тэр нэг хүүхдийг нэг дарж өгöd л гэж бодож байна. Сайн зэрэг гişүн чинь хуульч гişүн биз дээ. Тэр би чинь бас энэ 9 жил яг энэ хууль батлах энэ үйл явцад орсон. Дээрээс нь бас төгсөөгүй ч гэсэн юуны хуулийн сургуульд сурж байгаа. Тэгээд бас туршлага байна. Тэгээд дээрээс нь энэ бүх дэгийн хуульчин өнгөрсөн хугацаанд 16-аас 20 оны хооронд баасан хувьтээр эсрэг гарчсан байхгүй. Өөрөлд бүрдэрж баасан хувийн үгийг яаж хэлхийг болиулах уу? Яаж одоо тэр баасан. Тий. Тэгээ 20 оноос 24 оны хооронд бол миний эсрэг бүгд гарсан байхгүй. Дэгийн хууль. Тийм учраас би дэгийн хуулийг явцаа биелүүлдэг. Дээрээс нь дэгийн хууль чинь бас маш их олон нюанстай тайлбарлах одоо
өөртөө тайлбарлах юм боломжтой илүү их яг тэр нөгөө өнгөрсөн хугацаанд 9 жилийн туршид Монгол Ардын нам олон гулсан. Тэгээд тэр олонхороо хөштөөрөөд яавал цөөнхийнхөө үгийг хэлүүлэхгүй байх уу? Цөөнхийнхөө одоо тэр эрхийг яаж хаах уу? Өөртөө яаж тийм одоо энэ асуудлыг одоо хүч төрийн шийдэх тэр боломжийг бий болгох уу гэдэг энэ концепц төр бүгдийн үйл батлагдсан. Тэгээд дарга нарын өөр өөрсдийнх нь одоо бас тийм сонирхол ордог. Тийм учраас одоо энэ дээр арай илүү гайгүй нь одоо Миогомбын кул дарга байсан юм уу та л гэж би харддаг. Ер нь бол нэг тийм одоо өнгөрсөн хугацаанд ингээд харж яхад бол тийм ээ. Тэр одоо 17 18 оны айхтар их тэмцэл боллоо шүү дээ хоёр талдаа хуваагдсан. Тэн дээр нэг тийм төрийн тулхтай хүнийхээ хувьд л тийм ээ. Өөрөө буулт хийж энэ одоо их айхтар хямрал руу орох юм байна. Нам хоёр хуваагдах юм байна. Одоо хоёр хуваагдсан ч байсан л да. Тэгээ улам одоо хуваагдах юм байна. Тэгээ энэгээ одоо аварч харъя гэдэг тийм эрүүл сайхан одоо Монгол ухаанаар тэгээд дээрэс нь одоо төрийн хар хүний тэр одоо бодлогоор л буулт хийсэн учраас энэ одоо хил ам хэрүүл тэмцэл нь одоо намжсан зогссон. Тэгээд зогссон ч гэсэн өнөөдөр тэгэл аюултай хямрал руу орж штэ. Тэр хүн огцчвол маргааш нь амьдрал сайхан болно гэж ярьж ирсэн биз дээ. Тэгэл маргааш нь жиг хулгай гэсэн штэ. Шажигнал зүгээр. Бүх хулгай. Тэгээ 19 он санаж байна. Ковид мовдын тэгэл одоо юу гэдгийг 8 сая төгрөгөөр эмчилж чинь л гэдээсэн. Нөгөө та нар ковидоор хэвчсэн байх тийм ээ. 8 сая төгрөгөөр эмчилж чинь гэл им өгөөлсөн. Гарчраа та нар дэлгүүр рүү очиод ингээд нөгөө эмчилсэн юм ингээд харсан чинь 160 мянган төгрөгийн им л байсан шүү дээ. Танай намын гишүүн ман дөрөв нородлоо ойлоо тий. Нэг тийм тан өгч ирсэн шүү дээ. Танай намын гишүүн чинь ковид тусчаад харчаад яаж ч болсон ман дөрөв уухгүй гэсэн. Тийм онгоо гарсан. Тэр жаах Булган цэвэ даргаыг тэр 16 17 оны хуралдааны даргалахад Сандгийн Бямсод цогц сайд зарчмын зүйтэй санал гаргаад, гормын санал гаргаад энэ хуралдааныг бүрд орчоор даргалуулъя гэдэг санал гаргаа. Яг тэд нар хүлээж аваагүй л те. Хэрвээ даргалуулсан бол та үндсэн үдийн цэц дээр очиод үдийг бүрийн эрхчин одоо эгүүлэн татах уугүй юу гэдэг асуудал үүсээ зогсож байх байсан уу үгүй юу? Тэгэхээр би та тэрэн дээр ер нь одоо ямар дүгнэлт хийдэг вэ? Тэрэн дээр яах байсан бэ гэхээр 10 цаг 13 минутанд эрс бүрдсэн шүү дээ. Тэгээ эрс бүрдэнгүүт за өнөөдрийн хуралдаан одоо эрдсэндээ та нараа ингээд орцгоо гэд оруулчихна. За өнөөдрийн хуралдаа эхэллээ гэд эхлүүлчихнэ. Тэгчээд яг тэр үндсэн хуулийн заасан тэр концепцийн дагуу буюу одоо засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гэдгээр дэмжих гэдэг агуулгаар би санал хураалтаа явуулчих. Тэгэхээр би ямарваа нэгэн дэг зөрчихгүйгээр гарах байсан байхгүй да. Тэгэхээр энд нар бол муухарлаж энэ асуудалд хандсан гэдэг нь бол эхнээсээ тодорхой байна л да. Ер нь бол яг хамгийн багадаа л гэх тийм ээ 13-ны за өнөөдрийн 17-ны өдрийн хуралдааны эрс бүрдэжгээ хэлсэн бол булгантай бас асуудалд орохгүй байхгүй. Би 14-ны 17-ны өдрийн эрс бүрдэж гэж хэлсэн гэдгээ хэлээд явчихад. Айгуул одоо юу гэдгийг дахин эрдсэнд ор гэхээр эрдсэнээс гараа авчиж магадгүй л да. Тийм учраас л тэр 16-ны хуралдааныг үргэлжлүүлээд явцсан байх гэж би харддаг. Би байсан бол 17-ны хуралдаа эхлүүлээ эрдсэндээ дахин орно гэдээ оруулаад тэгээд одоо засгийн газрыг огцруулахыг дэмжиж гэдэг саналын тэмээлээр санал гаргаж байна. Тэр тохиолдолд харин гайхацсан байхгүй бид нар. Яг тэр өдөр яг Занданч тэр даргатай холбоотой асуудалтай Булган цэвэ даргаар хуралдаа өдөрдүүлчихэд тэгээд хоёр нэг солигдсон шүү дээ тий. Тэрийг бол би ерөнхийдөө бас нэлээд тэмцчээж тэр одоо дараалах хэргийг авсан. Бусдаар бол одоо юу гэдгийг эн чинь хоёр талдаа гараад ингэж явж байна тийм ээ. Гэхдээ энэ тохиолдолд тэгэл аль нэг талд нь гарсан хүн ямар их асуудалтай байдгийг хараа үзтээ тэр яг уртлынх нь ерөнхий сайдын үгийг 4 удаа тасалж тэр чи хүн одоо ерөнхий сайд огцорч явахд үг хэлдэг шүү дээ. Их хурлын дарга сая чөлөөлөгчдөд би үгийн чөлөөтэй хэлүүлсэн. Нэг ч одоо юу гэдгийг тэд минут боллоо гэхгүйгээр цагийн хангалттай тавиад үгийг хэлүүлээрэй гэдэг. Би тэр дэгийн залуудаа хэлээ. Тэгээд тэрнийхэн дагуу хэлсэн. Тэгэхээр ер нь бол эн чинь Монгол төрд
дээрэс нь одоо энэ үндэсний хууль байдлын зөвлөлийн гишүүн ерөнхий сайд их хурлын дараагаар ажиллаж байсан хүн тэр хийсэн хугацаанд гэсэн зөндөө олон амжилт олд байгаа. Тийм ээ бас энэ төрдөө бас тодорхой хэмжээгээр ийм асуудал байдаг шүү гэдгийг хэлэх тийм одоо өөрийнх нь хийж амжаагүй ажлууд байгаа. Тэр болгоныг хэлүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд дээр нь гарчаал те ерөнхий сайдгаа үг хэлж явах 4 удаа үгийн таслал тийм ээ. Тэгээд бид нар шаардж байгаа нэг юм ардсан намынхан шаардж байгаа яриа гэж нэг үгийг хэлүүлсэн шүү дээ. Ийм байдлаар одоо ингээд хандаад байхтаар би дараагийн асуудлыг би өдөрт яа л гэдэг юм зүйл ярьсан. Тэгээд ямар ч асуудал байхгүй тэгээд асуулт хариултанд хариулаад тэгээд хүмүүсийн үг чөлөөтэй хэлүүлээд ингээд л явсан шүү дээ. Ер нь хуралдаан удирдна гэдэг ямар ач холбогдолтой байд юм бэ? Хуралдаан удирдна гэдэг тэр алхандаа л байд. Алх асар их хүч чадал байдаг юм бэл. Би ер нь дэрэг мэдэрсэн. Яаж мэдэрч? Зүгээр ер нь бол тэгээ мэдээж одоо эн чинь олон чуулганы тухай хууль байна. Дэгийн их хурлын тухай хууль байна, чуулганы тухай хууль байна, дэгийн тухай хууль байна. Энд 3 хууль нь бидэрд бас ингээд дагаж мөрдөж явдаг. Тэгээ энэ дээрээ бол тодорхой хэмжээгээр мэдээж олон санаа бодолтой гишүүд байгаа. Тэр хүмүүсийн заримынх нь авах ёстой саналыг аавна тийм ээ. Заримынх нь одоо илүү ямар ч тийм одоо хэлцэх асуудалгүй холбоотгүй хэлж байгаа мэлж байгаач байдаг юм уу тийм. Энэ асуудал дээр ингээд зохицуулаад дээрэс нь одоо юу гэдгийг тэр алах зөгч явахд бол маш тийм одоо эрх мэдэл тэнд байдгийн байна л гэж би харж байгаа. Тийм учраас энэ эрх мэдэл рүү хүмүүс их шунд юм байна. Тэр эрх мэдлээ бас зарим тохиолдолд одоо буруугаар ашиглах юм төрүүлэх тохиолдол байдгийн байна л гэж би харсан. Эрх мэдлийг иргэдийн төлөө ашиглах хэрэгтэй. Ер нь улсын их хурлын даргаыг ардчилсан намдаа өгье. Ганц ардчилсан нам биш л те. Энэ сөрөг хүчиндээ өгье гэдэг энэ санаачлалууд ер нь өнгөрсөн парламентс ганц нэг гişүүд л ер нь ярьдаг байсан. Тэрний нэг нь баг таа байх гэж санаад байгаа. Гүү би тэгж хэлээгүй юу. Ер нь чи өөр Монгол философтой хүн. Ер нь ингээд ардчилсан намд ч юм уу энэ яг ийм үед өгүүл ер нь ямар үр дүн гарна гэж таарч. Гэтэ яг хуулиар бол олонхоос бол байдаг л та. Хуулийг өөрчилж болдог тийм. Тэгээ нэлээ олон оронд бол парламентын дарга нь бол намаас татгалцдаг. Энэ хэтэрхий хоёр талтай гарцсан байгаа энэ Монгол Ардын намын парламентын даргаыг ардсан намд өгье гэдэг ийм яриа явуулсан юм шиг байна. Гэтэ би бол өөр философтой. Өнгөрсөн 9 жилийн туршид би сөрөг хүчний өөр гүйцэтгэж байгаа. Би энэ Монгол Ардын намын энэ их булхаа одоо ингээд ерөнхий сайд нь гарчрал нэг тийм 5-7 хулгай ярьж шít. Тэрийг чинь би өөр 2020 онд ярьж эхэлжсэн зүйл шít. Тэрнийг одоо яриад энийг буруутгаад шít. Тэгээ энэ хооронд чинь бүгдээрээ л нийлээд бүгдээ л одоо тэр хулгайг хамтдаа хийцгээсэн байхгүй. Тэгээд энэ хин илүү их мэдлэлтэй болон тэр нь одоо өнөөдөр чинь Монголын хууль бол их хатуу хууль шít. Хэнийг шоронд явуулах боломжтой хууль. Тэгээ энэ одоо хуулийн их мэдлэл дээр хин очиж хинээсээ илүү гарах уу гэдэг л ийм л одоо аюултай зодон болж шít. Тэр энэ тохиолдолд би бол өнгөрсөн 9 жилийн туршид л өөрийнхөө бөөрийг засах гэж л явж байгаа. Өөрөөр ардсан намыгаа бас энэ олон нийтийн итгэлийг авч сонгуульд ялуулахын төлөө энэ ардын намын булхаатай зүйлийг олон нийтэд ил болгож хэлэхийн төлөө л явж байгаа. Тэгэхээр ер нь бол 28 онд энэ сонгуулиар ардсан нам ялахын төлөө одоо бүх зүйлээрээ манай залуучууд зүтгэж байгаа. Тэнд нь хувь нэмэр болоод тэгээд энэ одоо ард олонныхаа итгэлээр сонгуульд ялжээж тэгжээж одоо энэ өөрийнхөө бөөрийг засаж тийм ээ тэр их хурлын дарга дээр очно гэсэн ийм л одоо бодолтой явдаг. Өөрөлдөл хинч очиж болно. Одоо эрх баригч намын зодон болоод ингээд бүр улсын зодон сүүлдээ одоо цагаан байрнаас гараад төрийн ордон руу орлоо. Төрийн ордноос гараад үндсүүл цэцэр хүртэл явлаа шүү дээ. Сая бид бүгдээрээ сайхан харлаа. Гэтэл одоо энэ эвлэрэх асуудал ярингуудаа сайхан одоо жишээ нь бүлгийн дарга нь Жэбатэрт нь одоо жигсдийн бат жаргал тамгаа өгөх жишээ нь. Энэ эвлэрүүлнэгээд хуучин байсан ерхий сайд нараа дуудаж байна. Одоо туршлагатай гэсэн парламентчдаа дуудаж байна. Ингээд ер нь явж байна. Гэхдээ өнгөрсөн сая бараг сарын хугацаанд
ерөөхдөө Монгол төрийн ялангуяа тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй улсын их хурлын үйл ажиллагаа нэг хэсэг гацлаа. Тэрийг бол бид бүгдээрээ монголчууд харлаа. Энэ Монгол Ардын нам ялангуяа эрх хэрэгчдийн зодон яг юунд хүргэв бид нэр. Энэ богино хугацаанд. Та бас дүгнжил байгаа. Тэгэхээр ер нь бол гацаанд ороогүй. Их хурл бол яг хилцэх асуудлуудаа хилцээд явж байгаа. Тэр гацаанаас нь гаргаж өгч байгаа. Өөрөөр ямар нэгэн асуудалгүйгээр энэ их хурл өнөөдөр хүртэл хурлаж байгаа. Өчигдөр яг хэд 3-4 асуудал хилцэх хэрэгтэй байтал байнгын орон дээр бас юм хүмүүс сайн ярилцж чадахгүй 2-3 асуудал хойшсон. Бусдаар бол одоо хэвийн үйл ажиллагаа явж байгаа. Гацаанаас гарах тэр үүрэг над дээр ирсэн. Тэрнийгээ хийж байна. Мэдээж одоо юу гэдгийг 5 удаа өвдөх хэрэггүй чөлөө авах хэрэггүй. Тийм. Тэгэхээр ер нь бол яг энэ Батэрдэн гишүүн бүлгийн дарга өгөөд Бачарал даргаад өгөөд тэгээд одоо Батэрдэн гишүүн их хурлын дэд даргаар өнөөдөр асуудал оруулах байх. Гэхдээ харамсалтай нь Бачарал даргыг бол би шууд уншаад бүлгийн даргаар нь одоо танилцуулчих байх. Тэр нь бол ямар нэг асуудалгүй өөрөлдвөл бичгээрээ. Гэтэл булган туяа даргаыг чөлөөлөх нь намын асуудал биш байхгүй. Үндсэн хуулийн цэц булган туяа даргаыг үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан байна. Тэгэхээр тэр булган туяа даргын чөлөөлөх тухай асуудал их хурлаар орж хэлцэгдэх хэрэгтэй. Та тэгж үзэж байна уу? Тийм. Чөлөөлөх тухай юу одоо их хурлын даргаас чөлөөлөх тухай асуудал их хурлаар тийм. Тэгэхээр чинь дэд даргын их хурлын даргын үүргийг одоо хүртэл аль биесээр үүргийг гүйцэтгэж байгаа хүн чинь хэн байхгүй булган туяа байхгүй. Тэгээ булган туяаны цэц зөрчсөн учраас намайг гараад суугаад суулгаад байгаа болохоос яг өнөөдөр та даргын үүргийг гүйцэтгэж байгаа хүн бол булган туяа. Тэр булган туяа үндсэн хуулийн цэц бол 7 хоногийн дотор асуудал хариуцлага тооцгээд шийдгээд бас өгсөн байж байгаа. Тэгэхээр тэрнийгээ хэтэрсэн байна. Тэгэхээр ер нь бол булган туяагийн дэд даргыг чөлөөлөх тухай асуудлыг төрийн байгуулалтын байнгын ороогоор ороод тэгээд их хурл дээр хэлцэхдээ тэр их хурл дээр хэлцсэний дараа олонхороор чөлөөсний дараагаар Батэрдэн дэд даргыг томлох тухай асуудал яригдана. Тэгэхээр өнөөдрийн хэлцэх асуудал дээр энэ 7 өдрийн хэлцэх асуудал дээр бол тэр булган туяад хариуцлага тооцох тухай асуудал байхгүй байгаа. Би булган туяаг бол энэ их хурлыг удирдах явцдаа үндсөө зөрчсөн учраас энэ дэд даргаас чөлөөлөгдөд чөлөөлөх болно л гэж би бодож байна. Нэг хүнд 2-3 юу одоо хариуцлага тооцож болохгүй шүү дээ. Өөрөлдвөл дахиад юу үндсөө зөрчсөн гэдгийг игүүлэн татах тухай асуудал яаж болохгүй байна. Гэхдээ хууль нь игүүлэн татгал гэсэн үг юм л шүү. Тэгэхээр зүгээр халуун тушаалаа шүлээд яваад байвал цааш тийм жишээ тогтчих юм биш. Тэгээд ер нь бол албан тушаалаас тэр чинь хуралдаан дараалах явцдаа л үндсөө зөрчсөн учраас дэд даргаалж чөлөөлөгдөх байна. За эмэгтэй болох нь нэгдээд байгаа юм. Тэгээд олон тэр хамгийн Монгол улсын бас хамгийн том дүүргүүдээс сонгогдсон эмэгтэй шүү дээ. Олон түмний бас итгэлийг авч гарч ирсэн. Ардын нам бас лидер эмэгтэй шүү дээ нэг. Одоо энэ Ардын намын их хурл болоод 11-р сарын 15-нд болоод ингээд яваад асуудал нэг шааш үргэлжлэх байх. Би одоо ингээд бодоод байгаа. Зандан шитрийн тал, Амрын Сулангийн тал гэдэг эрх хэрэгч нам ингээд хоёр сайхан хуваагдчихлаа шүү дээ. Одоо бүр тэрийг ил тод хилээд явж байна. Би нэг зүйл асуух гэдэг. Та ингээд төр удаан ажилласан хүн. Их хуралдчуудлаа, сэрүүчний байр сууриас ч ажиллалаа. Бас төрийн албаа агч асуудлыг бас олон жил хийсэн хүн. Таны намтрыг харж байгаа. Ингээд бодож байгаа та одоогийн ерхийсээ Зандан шитэр улсын их хурлын гишүүн Амар Баясгалан нартай ингээд дээж нэг танхим сууж байгаа усуд ойр уулзч ханих зөндөл юм байх. Хувь хүний асуудлыг асуух гэдэг би. Зандан шитэр хувь хүнийхээ хувьд хин гэж танд дүгнэгдтий. Амар Баясгалан хин гэж дүгнэгдтий. Энэ хувь хүний асуудал ер нь асар чухал та. Тэгэхээр ер нь бол яг Зандан шитэр ерөнхий сайдын хувьд бол би нэг тийм үнэлт өгнөлт өгöd байгаа юм аалга. Тийм учраас хувь хүн гэсэн. Ерөнхий сайдаа бол арай их хурлын даргаас муу хийгээд байгаа юм байна та. Тийм учраас огцруулахаас орж иж байгаа юм байна гэж бодлоо. Их хурлын даргаар 2 удаа томилогдож гарахт нь би хоёуланд нь дэмжижсэн. Ер нь бол одоо Монгол Ардын намын одоо энэ 3 албан тушаал томилогдоход би ер нь дандаа эсрэг дарддаг. Зандан шатрыг дэмждэг. Яагаад гэвэл Зандан шатар дарга бол бас яг их хурлын үйл ажиллагааг бас тодорхой хэмжээгээр их айтайхан удирдаад явцдаг бас энэ
сөрөг хүчин манайхан ч бас хоорондоо бодлол хоёр талд хуваагдж байгаа. Бидний өмөр хуулинд хүртэл өөрчлөлт оруулж байгаа. Энэ бүлгийг бас тодорхой хэмжээний нэм нэгдэлтэй болгох тухай асуудлыг хүртэл шийдэж өгч байсан. Тэгээд ер нь бол сөрөг хүчин бол одоо илүү хүчтэй сайн байж иж энэ одоо төр бол их зөв юунаа гэдэг ийм харилцан хяналт тэнцлийн зарчмыг их сайн ойлгодог ийм л одоо дарга байсан. Яг амрын ёслолын даргын хувьд бол хэрч хүчтэй. Ер нь бол юмыг тоочны цагтаа юмаа хийдэг тийм хариуцлагатай ийм л одоо хүн гэж би өнгөрсөн хугацаанд одоо дүгнсэн. Одоо би хоёуланд нь харамсалтай байна. Хоёулаа л одоо ер нь бол яг их хурлын даргын хувьд бол миний хувьд бол хоёулаа л зөв сайн хүмүүс л гэж би одоо яг тэр удирж байсан юуныхаа дараагийн цаатлын тэр нөгөө хоорондоо хэрэлдэт байгаа тэр нэг янз янзын асуудал шүү дээ. Тэр бол одоо хоёулаа л бүтэхгүй шүү дээ. За хоёулаа болгооч. Одоо Монгол Ардын намынхан ингэж яриад байгаа. Сөрөг хүчин өөрсдөө шүүмжлээд ярихаар намын дотоод асуудал битээ ороод гэж ингэж загнаад байгаа сөрөг хүчнийхтэй. Гэтэл танай намынхан бас уучраа болохгүй явж байхад хамгийн их дотоод асуудалд нь оролцдог байсан хүмүүс бол одоогийн Монгол Ардын намынхан шүү дээ. Тэгээд захиалагтай ч юм уу үгүй ч юм уу гэд. Тэгэхээр би танаас нэг албаар Монгол Ардын намын асуудлыг ингэж асуугаад байгаа нь энэ. Тэдрэж бидний чи асуудлыг чинь бараг жил шахах явуулсан шүү дээ. Тэгээ хамгийн сүүлдээ бид нар нөгөө хууль молинд өөрчлөлт ороод тэгээд нам одоо юу гэдэг юм. Манай хэд хэдэн одоо гишүүдээр гар өргүүлсэн. Та ингэ зан шатар дараач тэгж асууж шүү дээ. Зан бүрдэрж дараа та одоо гишүүнээ та одоо юу энэ одоо цогтгорлыг яг дэмжиж байгаа мо гараа өрг. Натар их хуралдаар гараа өргүүлж тэгээд юу тогтоол уншижсэн шүү дээ. Бидний нөгөө зан шатар дараа. Тэгээ ингэж бас яг нэлээл юм болж бид нар бас энэ бүлгийнхаа даргаыг цогтгорлоор тавьж авчилжсэн. Танаа нам та түрүү хэллээ. Буурай засах гад явж байна. Дээрээс нь хүчтэй сөрөг хүчин бол энэ парламентын гол амин сүнс гэж ярьж байна. Харин энэ одоогийн яг энэ хямрал руугаа хүртэл орж байгааг туршлагатай хуульчид ярьж байна. Академичүүд ярьж байна. Яг хямрал руугаа энэ орж байгаа энэ үед сөрөг хүчин яг зарчмынхаа хувьд хэр ажиллаж чинь гэж та дүгнэж байна. Өнгөрсөн хугацаанд манай нам бүлгэн хэдхэн гишүүнтэй байж хоорондоо уулзраа болохгүй ингээд явж байхад бол хамгийн их миний одоо жигсэн зүйл бол тэгээ энэ ардын намын тийм цөөхөн хүмүүстэй бас тэгээд бас яг сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлдэг хүмүүс нь ч бас цөөхөн тийм ээ тэнд дотроо. Тийм байхад л их дээрлэгдэг байсан юм да. Тэгээ бидний чинь бүлэггүй тэгэл байлгаал тэгэл ямар ч тийм хооронд ингээл дандаа ингээл янз янзын нөлөөлөл оруулж нэг хүнээр оруулж ирэл тэгээ тэрнийг ингээл хоёр хуваалгаал тэгэл ерөөсөө бидний зүг зүгээр байлгадаггүй юм их сонио үе байсан. Тэгээ би бол одоо энэ тэрэг сайн мэддэг учраас тэгэл одоо ямар их зовлонтой байсныг мэддэг учраас би одоо этрийг тэгэл одоо энэ хоёр хуваагдсан байж хат дээрээс нь улам шоглол тий. Тэгээ муу мохогийн дуудаад одоохондоо сонирхол. Би танаа сөрөг хүчний 42-ын бүлгийг муу ажиллаж ийн гэж хараад байгаа байхгүй. Хүмүүс ингэж дүгнээд энэ үед нь одоо ийм улс төрийн акц хийгээч. Арцлын намаа өдид ингээд байж явах ёстой штэ гэдэг үгнүүд хэлээд байгаа. Тэгээ ингээ харангууд хитрхи даруухан байгаад нүггүй юу? Танаа намын бүлэг. Гэхдээ манай дарга, манай намын дарга чинь бас дотроо ингээд хуваагдчихад байна. Манай намын дарга бас үнэхээр зөв залуу томилогдсон. Би бас өрсөлдсөн. Мэдээж одоо энэ өрсөлдөөн бол ялагдсан. Гэхдээ би энэ намыг нэгтгэж өгөөд, гагнж өгөөд одоо явсан. Өөрөөр санд хурлтууд яваал ах юм болов хэд. Одоо манай нам чинь дээр үед одоо Дөрөлгөжөө инх сайхан хоёр чинь 7 удаа хуралдаад 7 удаа хуралдахдаа дандаа нэг 2 3 хүнээр л ялагдаад байддаг. Тэгэл ерөөсөө ингээд тэр намыг ингээд хоёр хуваах тэр гол үндэс болсон. Тийм учраас тэр одоо туршлагыг би мэддэг хүний хувьд бол хэрвээ ингээд сая намын даргын сонгуул 3 одоо санал хураалтаар явагдах байлаа шүү дээ. Эхнийх дээр тэгээд 2 3 дахаараа ингээд явах юм бол нам маань одоо ингээд юу гэдэг цогтгол битээр дээр олонх нь очиад 2
хуваагч магадaltaй байхгүй. Тийм учраас бид дараагийн санал хураалтыг явуулахгүйгээр нэрээд таад тэгээд одоо энэ намыг бол ингээд ив нэгдэлтэй болох тэр бүх зүйлийг бүгдийг хийж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол 2012-оос 16 оны хооронд бол ардсан намын нэг хэдхэн 1.5 тэрбум доллараар бид нар ямар их бүтээн байгуулалтыг хийж л тээ. Гэтэл эдгээр шүү дээ замбрааг шүү дээ. Бүр засгийн газрын өрмөр одоо замбрааг бас нэг хүнд ногдох өөр 15 сая болчлоо гэдэгчсэн тийм үү? Одоо 40 хэдэн сая болцсон байж. Та гэж зүгээр чимээгөө л байгаа гэдэг тийм. Ийм л байгаа шүү дээ. Тийм учраас ер нь ингээд үнэхээр одоо хийсэн ажлын маань сайн үнэлж дүгнэдэг. Гэвч одоо ив нэгдлээ хангаж чадахгүй байна. Хоорондоо зөрчилтэй байна. Засгийн газраа унгаалаа. Нэг унгаасан чинь бөө юм болсон шүү дээ. Тэгээд одоо ийм учраас ив нэгдлээ хангаад иргээд 16 онд маш хатуу хариуцлагатай утсан. Тэгээ 16 оны сонгуулиар харилцсан. 20 оны сонгуулиар бас ив нэгдлээ хангаж чадаагүй. 24 оны сонгуулиарч бас ив нэгдлээ хангаж чадаагүй. Ийм одоо нөхцөл байдалтай бид нар сонгуульд орж ялагдсан байна. Тэгэхээр яг энэ саяны даргын сонгуулиар бид нар бол ард түмнийхээ өмнө энэ нам бол ив нэгдэлтэй, илүү эрч хүчтэй, шин залуу үе гарч ирсэн. Тэгээд ахмадуудынхаа одоо туршлага дээр залуу үеийнхаа одоо эрч хүчтэй илүү сайн одоо энэ төр усыг авч явах ийм улс төрийн хүчин болсон гэдгийг бид нар ард түмэнд илэрхийлж чадсан байна. Гэхдээ намын дарга, бүлгийн дарга хоёрыг хавсран хийгээд байж болох юм. Ер нь бол манайх энэ асуудал бол тийм яг хоо манай нэг хамтдуудтай нийлж байгаад их хурлын гишүүдийн өргөдгсөн хурал болсон шүү дээ. Тэр хурал дээрээс олон хамтдууд нэг төр зуртай энэ Монгол Ардын нам ийм асуудалтай байгаа үед төр зуртай ер нь бүлгийн дарга хавсраад хийжсэн дээр шиг гэдэг ийм зөвлөгөө маш олон хүн өгсөн. Тэгээ бас туршлагатай бас парламентчид тэнд ч юм бүгдээр ирсэн. Тийм учраас тэр хүмүүсийн зөвлөгөө төрдөө явж байгаа. Бусдаар бол намын дарга бол бүлгийн дарга өгнө гэдэг ийм байр суурь айл гэдэг илэрхийлсэн. Тэгэхээр одоо энэ асуудлын одоо ойрын үед шийдэгдэх байхаа гэж бодож байна. Танай намын бүлэг 42 гишүүнтэй. Одоо сонгуулиар Монголын ард түмэнд та 42 мандат суудлага өгсөн. Би ингээд улс төр хийхгүй хэтэрхий даруухан байгаадаа нэг юмтай холбож хараад байгаа. Дотор байгаа фракцууд нэг талдаа ардын номд налчаад саад болоод болов уу гэж хараад байгаа. Миний энэ харж байгаа үндсэлтэй юу? Гэхдээ яг одоо чинь мэдээж оюурны засгийн газрын үед тэр засгийн газарт ажиллаж байсан сайд нар бол мэдээж одоо тухайн үедээ бас нэг засгийг огцруулахгүй байх тал дээр ажиллах зүй байсан. Мэдээж өөрийнхөө ажиллаж байгаа засгийн газрыг огцруулна гэдээ дахиад идэх сайд гэж бас байхгүй шүү дээ. Байна. Тэндээс нэг ганц хоёрхан байсан. Би мэдэж байна. Таач бас мэдэж байгаа шүү. Тэгэхээр ер нь бол нэг л байсан доо. Тэгэхээр хичээч та нэг л байсан. Батцоор л байсан. Жи Батцоор. Ер нь бол болохгүй байна гэдгийг хэлээд. Тэгээд ер нь бол ингээд мэдээж одоо хамгаалах тал дээр ажилласан. Тэгээд тэрнийг л бас ингээд юу гэдгийг засгийн газрын талдаа байлаа гэж бас зарим нь үзээд байгаа шүү. Гэхдээ эн чинь бүлгийн шийдвэр гараад 3 хата шийдвэр гэдэг. Ерөөсөө бүх бүлгийн гишүүд даах ёстой. Тэрний дагуу одоо санал хураалтыг орхино гэдэг ийм шийдвэрийн дагуу засгийн газар итгэл үзүүлэх тухай асуудал огцорсон байгаа. Хоёрд нь ерөнхий сайдд. Тэгэхээр мэдээж одоо энэ саяын одоо засгийн газар нөгөө засгийн газар огцруулга гараад ирсэн учраас бас тэнд огцруулна гэсэн ийм бас хүчтэй хүмүүс байгаа. Би бол одоо ямар ч засгийн газар одоо энэ хариуцлагагүй ажиллаж байна л гэж байна. Өөрөөр одоо энэ их улгаа яваад байна гэдэг чинь тийм ээ үргэлжлээд байна гэдэг чинь тэр засгийн газар муу л ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас би яг анханасаа энэ занаж тэрийн засгийн газрын огцруулах тал дээр би эрдсэндээ цагтаач ороод эсрэг одоо огцруулна гэдэг конопод хараад явсан байна. Тэгэхээр мэдээж одоо бид нар бол энэ зарчим дээр л байх хэрэгтэй. Сөрөг хүчин бол одоо сөрөг хүчнээ л хийх хэрэгтэй. Шүүмжлэхээс үлээ шүүмжлэх хэрэгтэй. Тэгээ хэн нэгнээс одоо хараат байдлаар ингээд асуудал ханддаг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд одоо та миний улс төрийн үйл ажиллагаа бүгдийг харж байгаа. Хамгийн одоо хүчтэй байр суурийг илэрхийлдэг.
Гэвч одоо энийг маань бас телевиз сэтгүүл сонингоор явуулахдаа та нар жоохон дутуу байдаг шүү дээ. Явуулаад л байгаа бол. Явуулдаг шүү дээ. Гэрээ хийдгүүгээд минийхээ явуулдаг шүү дээ. Битээ хотл ярьдаг. Энийг бол би тэгээ аргаа бараад өөрийнхөө нөгөө пэйж хаягаар нэг бүүстэлж яж нэг юм жоох явуулдаг шүү дээ. Устдаар бол одоо би ямар ч сэтгүүлтэй гэрээ хийж үзээгүй өнөөдөр хүртэл. Тийм учраас миний юм ерөөсөө телевизараа дурнах явдаг байхгүй. За ингэж гүтгэхгүй шүү. Гэхдээ баг л явдаг шүү дээ. Муугаа ярьдаг шүү. Гэрээ хийвэл та нар гаргадаг. Тийм одоо ингээл хараа л да. Энэ хоёр талын хэвлэлийг тэр чигээр нь худалдаж авч танах арай нэг тийм бүтэн 60 минут таны гаргах гээд ярьцлага хийгээ сууж шүү. Харин тэгээд яг хөө эн чин дээр үед гадаад яриатын дарга байхтаа л нэг орсон тэрнээс хойш ороогүй одоо тийм шүү дээ. Би 9 жилийн турш сөрөг хүсчин хийж яхад намайг оруулаг бол байсан байгаа шүү дээ. Бүлэг яг хөө нам дотор бол эрүүл үзэгдэл фракцууд байх нь тийм ээ. Орондоо уулзсан танаа фракц ирэх ашиг ингэж хангана, танах ингэж хангана гэж ярьдаг. Танаа намд хэрэггүй фракц байна уу? Ер нь бол хитрхээ их жижигэрч байна. Сая бол одоо нэг тийм нөгөө 9 гишүүнтэй 11 гишүүнтэй бас чинь нөгөө нэг 11 гишүүн маань одоо том харагдаад нөгөө фракцуудаа ингээд хэд хэдэг хүн дагуулж байгаа фракц байгуулах тийм хандлага гарсан байгаа. Тэгэхээр энэ бол одоо намын төлөвшөлд их жоохон муу үр дүнтэй. Тийм учраас одоо энэ намын улс төрийн намын тухай хууль 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор намууд үндсэн дүрмөө өгч байгаа. Үндсэн дүрмөө өгсөний дараагаар манай зөвтгөрөл даргын нэг хийх гэж байгаа маш чухал зүйл бол ерөөсөө энэ намын анхан шатнаас нэхлээр сумын намын ороо тий дүүргийн намын ороо аймгийн намын ороо нийслэлийн намын ороо энэ тэгээд үндэсний зөвлөлт хороо шинээр УБХ үндэсний зөвлөлт хороо болж байгаа. Тэгээ улс төрийн зөвлөл тэгээд шат шатны намын дарга нар манай зөвтгөрөл даргатай бол тийм асуудал байхгүй. Бусад бүх одоо ялсан газараас бусдад өөрөө сумдаа ялцсан бол сумын дарга бол өөрчлөлтгүйгээр үргэлжлээ явна. Аймгийн дарга бол үргэлжлээ явна. Бусад ялагдсан газруудаар бүгднийг одоо тэр намын хороог өөрчлөх. Тэгээд одоо үндэсний бодлогоор одоо хороогоо шинчлэх энэ ажлууд хийгдэнэ. Энэний дараа бол тийм олон фракцууд бий болохгүй байна. Дээрээс нь бид нар бас нэг энэ олон жилийн намд тийм ээ одоо жишээ нь нэг дүүргийн намын дарга болчихвол тэгээд тэр нам дээр ингээд эзэн суугаад өгдөг. Тэгсэн мөртлөө одоо улс төрд ард түмэнд нэр хүндгүү болсон. Тэр хүмүүс маань бас явж далд орж байгаа. Тийм учраас илүү одоо нам маань ер нь бол фракцийн үйл ажиллагаа бас хэцүү байдаг шүү дээ. Ер нь бол заавал одоо ингээд хүн болгонтой намын дарга уулзаад байх шаардлагагүйгээр яг тэр фракцийн 2-3 тэргүүнтэйгээ уулзаад асуудлаа шийдээд ингээд тэр фракцийн тэргүүн цаашаа фракцтайгаа бас учраа болоод ингээд явуучих нь намын бас тодорхой үйл ажиллагааг хурдан шуурхай явуулах бас нэг талтай хэрэгтэй байдаг. Тэгэхээр бас энэ фракцууд бас багасах, цөөн болох том фракцууд одоо хуваагдах юм л явах байх. Гэхдээ би бол намын дарга бол бүр хаагцгүй болно гэж яриад байгаа. Тэгэхээр мэдээж одоо энэ дээр би хэрвээ тийм шийдэл төрөх юм бол тэрний дагуу л явах. Би ингэж асуусан учраас эрх баригчтайгаа очиж өгсөн хувилдаж бодлого хэрэгжүүлдэг, намынхаа эсрэг ажилладаг тийм хүмүүс байдаг тухай их олон яриа байдаг. Одоо ийм танаа 42 дотор ийм гүшүүн байна уу? Та ингээд таныг би ингээд юмыг ил тод хэлждэг учраас асуугаад байгаа шүү. Одоо байдаг байсан үеийн өнгөрчлөө л одоо. Одоо байгаад байгаа юм биш үү? Одоо ч нэг тэрний үеийг өнгөрч байгаа шүү. Арай өнгөрөг байна уу? Өнгөрч. Яг одоо тэгээд байж л гээл. Тэгээд зарчим дээр л байж л. Бид нар зарчим дээр байхад тэгээд ганц нэг хүмүүс тэгээд гээгдэл явна шүү дээ. 2028 онд ялж мөрөө хөтөлбөрөөр хэрэгжүүлж энэ олон жил ноёрхсон одоо ноёрхлыг буулгахын тулд та нар яг юу хийх? Мэдээж мөрийн хөтөлбөр илүү энэ эдийн засгийн эрх чөлөөг илүү ард түмэнд аваачих, иргэдэд аваачих, бизнесүүд аваачих тэр зүйлийг илүү сайн хийнэ. Өөрөө хитрхи төр данхаасан байдлыг багасгана. Одоо чинь ерөөсөө нэг компьютер дээр сууж яадаг. Нэг одоо яамны нэг газрын
За нэг хилцсэл яг. Хуучин бол нэг 3 4 хүн байдаг байсан бол одоо бол 10 хэдэн хүн болчихсон. Тэнд нь хийдэг хүн нь шүү дээ ганц. Хөөхөд тэр тэгээд эмгтэй ч юм уу нэг залуу ингээ юм хийгээл байна. Дээр нь нөгөө нэг хилцээний дараагаар нэг цүнхчин хурж ирээ тийм ээ. Өө танаа сайдын чинь тэр гишүүний би сонгуульд явсан шүү дээ. Цүнхчин сууч. Тэрний нэг одоо ингээд олон жил хамаг ажлын нугалдаг тэр хүн тэр төрийн албаагч юусоо өссөн дэвждэг. Насаараа тэгээд үргэлж гомдолтой. Тэгээд үлдсэн нөхдүүд нь яаж яах вэ? Тэнд 10-аад хүн зүгээр л Facebook чат уншаад альсв тоглоом сууж байдаг. Ийм л болцсон шүү дээ. Тийм учраас энэ төрийн данхаасан бүтцийг өөрөлдвөл одоо энэ сонгуулиар ажилласан хүмүүсээ төрлөө авчирч чигтдэг. Энэ одоо бүх зүйлийг бид нар 28 онд хаална. Төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулна. Энэ одоо данхаасан бүтцийг багасгахын тулд одоо энэ иргэдэд боломж авчрахын тулд тийм ээ. Иргэд рүүгээ, бизнес рүүгээ илүү тэр одоо төсвийг одоо зарцуулсан. Өөрөлдвөл одоо төсөөрөө дамжуулж бизнесийг илүү сайн дэмжсэн тийм одоо төсөө одоо шийдэж байгаа газрууд илүү хөгжилтэй байгаа даа шүү дээ. Тийм учраас энэ тэхгүй харин татвар төлөгчдөөс авчирсан мөнгөө данхаасан тэр нөгөө нэг төрлөгөө хийгээд тэр нь нөгөө ингээд ерөөсөө тийм 9 дайсан асгасан ус шиг алга болчдөг. Ийм нийгэм байхтаар энэ чинь татвар төлөхөөс хүмүүс бүгдээрээ зогтож явж байна. Тийм учраас яг энэ төрийн данхаасан байдлыг алгуулна. Дээрээс нь 123 одоо төрийн өмчт томоохон компаниуд байна. 350 ширхэг орон нутгийн өмчийн компаниуд байна. Эднийг одоо бүгдийг одоо бараг 30% хүртэл буулгах тийм ээ. Энийг нь тэр бизнесүүд хуваарлж аваад тэр бизнесийг хийдэг энэ юм руу явуулахгүй бол болохгүй байна. Манай намын дарга бол энэ дээр өөр хатуу байр суурьтай байж байгаа. Та яг энэ одоо эргэн сайдтай холбоотой асуудал хэлцэж байхад чуулган дээр хэлжсэн л та. Энэгээр дүүрэн хулгайч гэл нэг шогширж исэн. Би тэгээд бодсон бохоо. За энэ бүрдэж гишүүн 126 гишүүнээс хэдэн хулгайч юм бол гэсэн тоо гаргаж таа гэж бодсон. Нэр нь багцаа байна уу танд? Хэдэн хулгайч вэ? Гэхдээ бүгдээр ардын нам бүгд холбогдчихжээ шүү дээ. Чинь том хулгайчт нь урдуу суугаа баахан хулгай хийцэн. Тэгээ нөгөө ардаар сууж байгаа юу ч мэдэхгүй одоо юу гэдгийг шинээр их хурлын гишүүн жагсаал магсаалд ороод ирсэн тэд нар чинь хоёр талдаа гарцсан ардаас нь жирэгцсэн явж байгаа шүү дээ. Тэр нь бүгдийг хулгайныхан мөнгөөр л худалж авч байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэд нар чи ард нь бүгдээрээ хоёр хуваагдсан. Тэгэл тэд нар ямар их хэрэг ашгүй найхтар тийм ээ. Тэгэл ингээ бүр тултлаа бүр үзэн ядтлаа. Ингэж одоо хоорондоо үзэж ийн гэдэг чинь бол тэд нар бас тийм хулгайныхан мөнгө их хүчтэй явж дээ л гэж би харсан шүү дээ. Тийм учраас бүгд ард энэ. 68 хүн үү? Цөөнхийн хүн болохоор цөөнхийн нэг хамгаалж байна. Манайхан яа. Энэ хулгай ер нь таны хэлдгээр нэг бацаа гэдэг шиг апартмент шиг том болсон байна. Тэ? Одоо ингээд хараад та эдрийн одоо тэр нэг жаргалантай ам. Тэгэл энэ тий жаргалантай ам тэр чигээр хоосон апарт юунууд юу гэвэл хауснууд. Тэгэл энэ зайсангийн өндөр үнэтэй, тэгэл энэ хотын төвийн өндөр үнэтэй байшингууд тэр апартмент бүгдээр гэрэлгүй байгаа зү. Чи та хэд нэг яваад нэг ороод нэг яг ороог л хүн их байх цагаар нэг зураг авах чий. Юу оператор. Ингээ дуур тэгэл бүрв дурж үнэн байна хотлоо. Гэрэл асахгүй шүү дээ. Үнтэй байрууд гэрэл асахгүй. Тэд нар чинь бүгдийн эдгэр чинь нөгөө хулгаасан мөнгөөр худалж авчиад хоосон байлгаж байгаа. Ер нь мөнгөө яаж нуудын хүмүүс? Дэрэнд ороо. Хүнжил гуцсанд ороолно шүү. 2019-аас 2022 оны 3 сар хүртэл ер нь бол Монголын ер нь дэлхийн тэр нүүрсний ханш бол дээдлэн 600 дунджаар $450 дээр хэлбэлцсэн байхгүй. Гэтэл нүүрсийг хил гаргахтаа хуучин бол нэг $90 молор гаргадаг байж байгаа. Тэр $450 дээр хэлбэлцэж явах үед дөнгөж $130 болгосон байхгүй. $40 нэмсэн. $40. Тэгээ энэ их зөрүү хаана алгуулсан бэ гэхээр ганц модны талбайгаа
цагаан адны талбайгаас ганц модны боомт хүртэл 29 км газар урд нь 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг 120 сая төгрөг болгож байгаа. Өдөрт чинь дунджаар 500 машин гарч байгаа шүү дээ. 120 сая төгрөг болгож байгаа тэнд хулгайлаад байсан байхгүй. Тэнд бүгдийг хулгаас. 500 машин гэдэг чинь 55 тэрбум төгрөг байхгүй. Өдөрт 55 тэрбум тэнд тэр хулгайлжсэн байхгүй. 120-оос те 3 саяг хасаад 117 чи юугаар үжээ 500 машинаар үржүүлдэг зэ. Тэгээ тоон гарч байна. Тэгээ тэр мөнгө яаж гардыг бэ гэхээр шүү дээ. Урагшаа гарсан. Тээврийнхаа нэрээр урагшаа гарсан. Урагшаа гарсан тэр мөнгөнд буцаагаад ихэнхдээ барилгын материалаар орчдөг байсан байхгүй. Барилга одоо юу янз янзын бараа бүтээгдэхүүн төлбөр болоод ороод ирдэг. Тэгээ цэвэрлээд авчихна. Тэгээ тэрнийг одоо тэгээд тийм ил тод тийм айхтар зарч чадахгүй шүү дээ. Тэгээд тэрнийг яах вэ? Хүний нэр дээр хадгална. Энэ олон банк ус санхүүгийн байгууллага амар баяжсан шүү дээ. Юу одоо санхүүгийн их усрын сайжирсан шүү дээ. Тэндээ цэвэрлээд хүү багтаа өгөөд тэгээ цэвэрлээд аваад. Тэгээ бид нар цалингийн зээл аваад балраал тийм ээ. Та бол баларч байгаа шүү дээ. Тэгэл тэд нар хамаг мөнгөө төлөв. Тэгээ энэтэй холбоотой асуух гэдэг асуулт нь та хулгайч юу гэд эзэн нэгэн зэрэг хулгайлж ирсэн үү гэд асууж байгаа асуулт нь гол зорилго нь Исханбаатар гишүүний асуудлыг би ярих гэдэг. Гишүүнийг өмнө хийсэн асуудлаар нь шалгахгүй ч гэж байгаа шиг. Тий. Тэгж болох юм уу гишүүн? Болохгүй. Би өчигдөр их хурлын энэ дээрээс хурал удирдах жагаад би хэлсэн. За би энэ дээрээс одоо энэ Исханбаатар гишүүний энэ хүсэлтийн эсрэг үгэлэх гээд байна. Тэгэхээр би энэ хуралдаан даргалагчийн хувьд бусдаа нөлөөлөх учраас би доошоо буужгаад өөрийнхөө судал дээрээс эсэргүүцч үгэлнэ гэд би тэнд эсэргүүцч үгэлсэн. Өөрөөр хэлбэл энэ Ганбаатар гишүүний энэ гаргаж байгаа саналаар бол тийм ээ. Жишээ нь их хурлын гишүүн их хурлаас цэцэд хүсэлт гаргачих юм бол цэц маргаа үүсгэчихвэл яах вэ? Ямар үр дүн гаргах хэрэгтэй? Эрүүгийн хуулийн их хурлаас уучлаарай. Их хурлаас хүсэлт гаргавал цэц шууд маргаа үүсгдэг. Тэгж байгаа. Тэгэхээр маргаа үүсгэлээ. Тэгээ цэц бол маргаа үүсгчихэд хэдэн жилээр хилцэхгүй хайждаг тохиолдол байдаг. 3 жил хилцэхгүй хайсан тохиолдолж байгаа. Маргаа үүсгчихэд. Тэгэхээр хэрвээ тэгэх юм бол нөгөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйл хэрэг төдөлцөх гэж байгаа. Цэцэд маргаан альва хүний эрхийн асуудлаар маргаан үүсэх юм бол тухайн хэргийг төдөлзүүлнэ. Дараагийнх нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг төдөлзүүлэх гэж бас байгаа. 44 дугаар зүйл дээр байна уу. Тэн дээр одоо бас захиад цэц мэргийн хэрэг маргаан үүсэх юм бол хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг төдөлзүүлнэ гэж бас заасан. Тэгээд ингээд нөгөө цэцэн хилцэхгүй байгаа дэвэл яах вэ? Одоо АТГ цагдаа тагнуулаар одоо их хурлын гишүүнтэй холбоотой юм шалгаж байгаа бол тэр нь шууд автоматар зогсно. Прокуророор хянагж байгаа зогсно. Шүүхтэр очсон байгаа зогсно. Бүгд зогсно. Тэг ингээд зогсчоод ингээд байж хооронд 3 жил их хурлын гишүүнээ хийгээд дуусчихна. Гишүүн хийгэнгүүтээ дахиад сонгогдчихно. Дахиад 4 жил болно тийм ээ. 5 удаа сонгогдвол яах вэ? Тэгээд нөгөө нас орж ажил тэр хэрэг нь хаагдах юм шүү дээ. Ийм юмэг ер нь дав бүрийн эрхийнхээ ард авч үзэх ёсгүй байхгүй. Их л сандарч ийн гэж харсан шүү дээ. Их олон хүний захиалгаар явж энэ гэж харсан. Тэр бол би бүлгийнхаа урал дээр бүр тодорхой байсан. Энэ одоо энэ залуучууд дотор одоо ингээд төрд ажиллаад ингээд идэж яваад байсан залуучууд бол байхгүй. Байхгүй. Тийм учраас одоо энэ бол одоо Ганбаатар дарга энэ өнгөрсөн 9 жилийн туршид энэ нүүрсний улгаан хийсэн нөхдүүдийг болон энэ төрийн мөнгийг одоо юу гэдгийг тендерийнх тийм ээ жидүү одоо тэгэл юу гэдгийг нүүрсний хулгай ногоон автобус ковидын хулгай энэ төрөл бүгднгийн хулгайсан нөхдүүдийг хамгаалах юм хийж байна. Та аль намын захиалгаар юм хийгээд байгаа юм бэ л гэж би хэлсэн байна. Хэний захиалгаар гэж вэ? Гүрэн тэгээд хэлэхгүй шүү дээ. Сүүлийн асуудлыг хоёулаа цаг гараар ярилцчихлаа. Улсын хурлын үйл ажиллагаа бол тасралтгүй явагдах ёстой. Та одоо түрүү хэлээл давтаал хэлээд байна. Эргэлзээгүйгээр бүрийн хэрэгтэй чуулганы хуралдааны удирдах ганцхан үнэтэй л болчихлоо энэ Монголын парламент. Заримдаа та өчтөр харлаа би ганцхан асуудал 15 минут хэлцэл хаалаа.
байнгаараа хуралдаанаа хийхгүй байна. Засгийн газар хаалдаг оног хуралдаж байгаа шиг байна. Гэхдээ энэ тасралтгүй үйл ажиллагаа бол шийдвэр гаргаж байгаа асуудал бол иргэдтэй шууд хамааралтай байдаг. Энэ үйл ажиллагаа ингээд ганцхан намаас хамааралтай яваад иж болох юм уу та гэж. Энэ ер нь хизээ ингээд жигдрээд бид нар нэг хизээ хэвийн амьдрал дээр нь орох гээд. За юу гэж харж байна. Тэгэхээр ингээл дүгнээд хэлчих. Тэгэл хоёул ярилцсан. Энэ нөгөө их хурлын дарга амар ёсгалан үйл ажиллагаа явуулж байхдаа бол маш их шахаад маш их олон хуйлуудыг явуулцдаг байсан. Тэрний амар ёслон даргын үүргийг булгантай явсан. Булгантай авангуудаа цэц дээр очсон. Тэгээд цэц нь бүр өнцөө зөрчсөн гэдэг дүгнэлт гарцсан. Тэгээд нөгөө тэр хүний үйл ажиллагаа саарамгцсан. Яг өнөөдрийн албан ёсоор би хурал даргалаа явж байгаа болохоос даргын үүргийг гүйцэтгэхгүй байгаа. Хэрвээ тэгэх юм бол шахаад олон хуйлуудыг гаргачихна. Явуулчихна. Олон асуудал хилцэх боломжтой байгаа. Зөндөө олон гишүүдийн өргөн барьсан хуйлууд байгаа. Засгийн газрын өргөн барьсан хуйлууд байгаа. Ерөнхийлөгчийн одоо ямар байгаа мэдэхгүй байна. Тэгээ энэ олон хуйлууд бий. Тэр хуйлуудыг бүгдийг нь одоо хилцээд явах боломжтой. Гэтэл би одоогийн байдлаар даргын зөвлөл дээр олон голж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл даргын зөвлөл дээр шийддэг хүмүүс нь ихэнх талдаа бол нөгөө тэр одоо ардын намхан байж штэ. Тэгээ аль болох намайг нөгөө цөөхөн зүйл удирдаад баг ус төрж гэж бодоод тахчихгүй. Би тэр даргын энэ дээрээс ус төрчихгүй штэ. Даргын энэ дээр би анханасаа гэлсэн. Ус төрчихгүй би эндээс. Өөрөлд энэ хурлыг ямар ч асуудалгүй хуралдаан даргалт шиг үүрэг гүйцэтгэхэд ингээд өгье гэсэн юм л одоо бодолтой байгаа. Тийм учраас өнөөдөр хэдийгээр одоо эх 7 хоногт би нэлээд асуудлуудыг оруулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ хуралдаан бол хэвэн ингээд явах байх. Маш том хариуцлага миний өмнө ирж байгаа. 15-ны дотор төсвийг батлах хэрэгтэй. Би нэг одоо хэдийгээр эдгээр хоорондоо хил амтаа байгаа ч гэсэн эн чинь бүр 6 сараас энэ хавраас эхлээд тийм ээ. Оюун эрдэнэ засгийн газрын одоо үеийн хилцэж эхлээд тийм ээ. Засгийн газар нь хилцэж эхлээд ингээд давуулсан оюун эрдэнэ засгийн газрын одоо бодлого орцсон ийм төсөв. Дээрээс нь яг ингээд боож өгч байгаа нь бол хэний Зандан шатрын засгийн газрын боож өгсөн төсөв. Тэгээд тухайн үедээ бас их хурлын гишүүн байсан. Одоо бүгд их хурлын гишүүнээр одоо бид нар байж л байгаа. Тэгээ энэ одоо хоёр засгийн газар дамжсан энэ бодлого нь тэртээ дөрөв бүгд ороод ирсэн юм чинь би энэ бодлогын дэмжээл одоо юу гэдэг их хурлын байнгын ороод хилцээд гарч ирсэн тэр зүйлүүд би ямар ч асуудалгүй явуулах хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ 11 сарын 15-ны дотор төсвөө баталж тийм ээ. Дараа жилийнхаа төсөвдөр ямар нэгэн асуудалгүй хүмүүс одоо төрийн албан агсрын цалин бөмбөлөгөө шууд авах тийм одоо боломжийг нээж өгөх нь миний хувьд бол том үүрэг байхгүй. Тийм учраас энэ одоо төсөв хэлцэх явцдаар би ямар ч тийм одоо саад тодгор гарах ёсгүй. Энэ бол олон түмний өмнө Монгол улсын өмнө хүлээсэн хариуцлага. Тийм учраас энэ нөхдүүд дотор намайг нэг ус төрж байгаа тийм ээ. Энийг гацаагаал тэгээд тэр их хурлыг чадамжгүй болгох тухай асуудлыг яриулах гал. Тэгээд байна гэж болгодог шүү. Тэгэхээр тийм байхгүй. Энд чинь бидний одоо нийтээр хүлээсэн үүрэг төсөв батлах гэдэг чинь маш хоёр дахь том одоо үүрэг шүү дээ. Тэгэхээр энэ нь бол ажлаа бол би хангалттай хийчихнэ. Энэ дээр санаа зовоодох юм байхгүй л гэж ойлгож байна. За хоёлоо ярилцлага өндөрлөе. Дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт ирж Сэлэн Далангуу асуултанд цааргалгүй хариулсан танд баярлалаа. Хурлаа сайн удирдаарай. За баярлалаа.